Сайн байцгаана уу? Удаан хугацааны дараа уулзж байна. Эсвэл одоосоо л ярьж байна. Таны бие эрүүл, сэтгэл хамгаалан ажил тавтаа сайхан байна уу? Хаврын үлрэл үргэлжилж байна. Хүмүүсийн харилцаа яригтай байна. Ер нь штэ. Айгаа сериусны яригч гэхгүй. Хаврын үлрэл та бусдын сэтгэл хоёрт найдаж болдоггүй. Хоёулаа их доктор учраас тэр байхгүй юу? Хүний сэтгэл яг хаврын үлрэлтэй адилхан доктор байдаг. Миний сэтгэлч тэр, бусдын сэтгэлч тэр. Гэтэл бид нэр хүмүүст итгэж найдах, бусдаас хүлээх юм сэтгэл зүйн үйлдэлүүдээ хийсээр л байдаг. Түүнээс бол баалж та сэтгэл санаагаар хохирох, сэтгэл зүйн асуудалд орох. Эрсдэл нэмэгддэг байх нэ. За үнийг санаад өнөөдрийн подкастт анхаарлаа хандуулаарай. Подкастын сэдвийг та өөрөө хүснээр өгөөрэй. Миний зүгээс сэтгэл зүйн ядаргаа, эсвэл өрөвдөх сэтгэлийн ядаргаа гэж нэрлэвэл зүгээр ч юм шиг санагдлаа. Хайрлаад, халамжлаад түүнийхээ хариуд өөрөө өвдөх энэ үзэгдлийг өрөвдөх сэтгэлийн ядаргаач нэрлэдэг. Сонсож өглөө, ойлгож өглөө, хайрлаа, халамжлаа, бүхнээ зориуллаа, цаг хугацаагаа зориуллаа. Хариуд нь би өвдлөө. Сонсоор амар нэхгүй юу? Энэ бол нийтлэг үзэгдэл. Хүн өрөвдөх сэтгэлтэй, нинжин сэтгэлтэй, хайрлах сэтгэлтэй байна гэдэг хамгийн их авгаа эрхэм чанар. Гэтэл нэгэнтээ гэгэрэг учраас үүнийхээ хариуд сэтгэл санаа харуулах, мохох, шантрах, нэг ялангуяа хоосрох мэдрэмж төрдөг. Тэрэн цаашлаад гутрал, янз бүрийн сэтгэл зүйн айхтар асуудлуудыг дагуулж болтгоо. Анх 1992 онд сэтгэл судлаач Жон Жордан гэдэг хүн эмнэлгийн ажилтан, тэр дундаа соёлогчдын дунд өрөвдөх сэтгэлийн ядаргаа байгааг олж илрүүлээд ажиглаад 95 оноос сэтгэл судлалд өрөвдөх сэтгэлийн ядаргаа гэдэг нэр томьёо нэвтэрсэн. Одоо хүртэл үнтэй холбоотой бүрэн дүрэн цогц судалгааны ажлууд хийгдэж байна. Маш гайхалтай сэдв. За тэгэхээр би хүнийг сонсож өгдөг, тэ? Хайрлаж өгдөг, ойлгож өгдөг. Дараа нь би ядардаг, хоосордог юм мэдрэмж тань төрж исэн болов гэж би бодож байна. Хамгийн наазах нь цуг ажилдаг нэг хүнээ ихэн зовлон сонсоол гэдэг. Тэгсвэл дөр ядарч байгаа сте гэхгүй юу. Эндээс одоо цаашлаад бид нэр сэтгэл зүйн ядаргаанд орж архагшдаг. Хүн дэлбэрийн депрессч орж болох юм эрсдүүд бий болж байгаа. Надад нэг хэдэн асуулт байгаа. Энэ асуулт нь тийм үгүй гэж хариулаад байгаарай заа ёо. Энэ анхан шатны өөрийгөө сэтгэл зүйн гүн ядаргаанд орсон хэсэг. Тэр дундаа өрөвдөх сэтгэлийн ядаргаанд нэрвэгдсэн хэсгийг мэдхэд тусалдаг сорилын асуулт юм байна. Эхний асуулт. Та ер нь ойр тойрны хүмүүс, найз нөхөд, гэр бүлийнхээ хүмүүстэй уцаар ярих, чат бичих, холбогдох заримдаа дарамттай санагддаг уу? Тийм үү байдаг уу? Ятрагатай санагдал гэхгүй юу? Хэрвээ тийм бичэвэл анхаараарай. За дараа нь хүмүүсийн нөгөө стресстэй үйл явдал, зовлон бэрхшээл, тиймэрхүү зүйлийг сонсоод бүр сонсомоор санагдаад цухтах үе байдаг. Тийм үү? Тийм гэж байна уу? Хэрвээ тийм гэж байгаа бол шинж тэмдэг илэрхэж шүү гэхгүй юу? За түүний дараа ажил хийм байгаа. Ноор хийм байгаа.
Тэгэл ятраал байдаг. Талхуурэл байдаг. Тийм үү? За шинж тэмдэг нэмэгдэж шүү. Дараагийн асуулт. Урд өмнө сонсоод нэг тийм хэцүү санагддгүй байсан. Шархлуулдгүй байсан. Үгнүүд одоо намайг шархлуулад ятраахтай санагдаад байна уу? Тийм гэж шинж тэмдэг нэмэгдэж байна. Сүүлийн асуулт. Би юу н өөрөө хит эмзэг мэдрэмтгий мэдрэг болцсон юм биш байгаа. Би юу н өөрөө тэгж хүлээж аваад байгаа юм биш байгаа гэж өөрийгөө буруутгаж асууж ийсэн үү? Тийм үү? За, тийм гэвэл дахиад шинж тэмдэг нэмэгдчихлээ. Тэгэхээр сая эдгээр асуултад дийлэнхт нь тийм ээ гэж хариулж байвал надад өрөвдөх сэтгэлийн ядаргаа тодорхой хуваар байна гэсэн үг. Гэхдээ айх хэрэггүй. Тодорхой хуваар гэдэг маань байх ёстой хэмжээнд байж болох юм. Арах гэж байж болох юм. За ямар ч байсан энэ дээр ингээд хаалтан тэгээд ботчитэй яадаг үлээ хэдвүлээ. Хүн хайрламаар байдаг. Нинжин сэтгэлтэй баймаар байдаг. Тэгсэн мөртлөө ядармаарг байгаад байдаг гэл. Амьдралын энэ парадокс үзэгдлээс хэцүү л дээ. Ер нь бас ийм юм байдаг. Ер нь зөвхөн өрөвдөх сэтгэлийн ядаргаа маш чухал сэдв. Өрөвдөх сэтгэлийн ядаргаанд, сэтгэл зүйн ядаргаанд бага өртөж байвал бусад сэтгэл зүйн томоохон асуудлуудыг надад миний сэтгэлд үүсгэж болох юм л та. Тэгэхээр энэ төрлийн болвол асуудалд өртдөг, нэрвэгддэг, эрсдэлтэй бүлэг хүмүүс гэж байдаг. Нэгдүгээрт ажил мэргэжлийн хувьд эмч, эмнэлгийн ажилтан, сэтгэл зүй, сэтгэл заасалч, багш, сургууль хүмүүжүүлэгч, яралтай тусламжийн ажилчид, цагтаа онцгой байдлынхан ч гэдэг юм уу. Ийм хүмүүс ажил мэргэжлийн хувьд эрсдэлтэй бүлэгт хамаарна. Хоёрдугаарт гэр бүлийн хувьд, ар гэрийн хувьд одоо эрсдэлтэй бүлэг хүмүүс гэж байдаг. Донтогчтой цуг амьдардаг, донтолттой сэтгэл зүйн ямар нэгэн одоо донтолттой хүнтэй цуг амьдардаг одоо гэр бүлийн гишүүд одоо энэ эрсдэлтэй бүлэгт хамаарах нь байна. Гэр бүлийн хүмүүс дундаас одоо урт удаан хугацаагаар өвчтөй байгаа хүн байдаг бол одоо түүнийг асран хамгаалж байгаа хүмүүс өрөвдөх сэтгэлийн ядаргаанд нэрвэгдэх эрсдэлтэй бүлэгт хамаарна. Гэхдээ би өөрийгөө эрсдэлгүй бүсэд хамаардаг юм чинь сэтгэл зүйн ядаргаанд орохгүй гэж оншилж болохгүй. Бүх хүмүүс сэтгэл зүйн ядаргаанд нэрвэгдэх одоо юм эрсдэлтэй. Гэхдээ энэ нь дундаа саянд орсон хүмүүс илүү эрсдэлтэй л гэж үзэж байгаа юм шүү дээ. За одоо хэдүүлээ жоохон цаашаа гүнзгийе л та. Түрүүний хэлсэн анхан шатны шинж тэмдгүүд байна шүү дээ. Тэгвэл яг үнэндээ 3 давхаргын шинж тэмдэг гэж байдаг. Энэ маань арай жоохон гүнзгийрнэ гэсэн үг шүү дээ. Надад одоо эдгээр шинж тэмдэг байна уу гэдгийг ажиглах хэрэгтэй. Ерөн сэтгэл зүгээр ядарч байгаа хүнд бие махбод сэтгэл хөдлөл зан авирын хувьд өөрчлөлтүүд ордог юм. Жишээ нь бие махбодын хувьд хангалттай унтсан ч амарч чадахгүй байгаа юм шиг нөгөө нэг асуудал байдаг шүү дээ. Мөн толгой өвдөх, шалтгаангүй, булчин зангарах, дархлаа сулрах, нөгөө ханиад янз бүрийн өвчлөлт өртөмтгий болох, хоолны дуршил өөрчлөгдөх. Зэрэг шинж тэмдэг гарч болно. Сэтгэл хөдлөлийн хувьд гунигтай нэг ялангуяа хоосрох, утга учир хөө байдал мэдрэх, цочир ууртай болох, төвчээр алдах, хайхрамжгүй анхааралгүй хандлага нэмэгдэх, сэтгэл түгших. Ийм шинжтэмдүүд илэрч болно. Зан авирын хувьд нийгмээс өөрийгөө тусгаарлах гэж оролдох, хүмүүстэй харилцах, ойр дотны хүмүүсээс тэгээ ер нь холбоо барихыг ядаргаатай санагдах учраас албаар холдох, ажлын хайр үзлэгээс зогтмаа санагдах, ажил дээрх одоо харилцаа, чанар,
анхаарал буурах, согтуур болгондоо хэрэглэх, тайвшруулах янз бүрийн аргыг хэрэглэх гэж оролдох гэдэг юм уу. Ийм шинж тэмдгүүдийг бид нэр 3 давхрын шинж тэмдэг гэж нэрлэнэ. Тэгэхээр түрүүний хэлдэг миний 5 асуултанд тийм гэж хариулаад саяын бие махбодын сэтгэл хөдлөлийн зан арын шинж тэмдгүүд бас давхар илэрч байвал сэтгэл зүйн тэрэн дундаа өрөвдөг сэтгэл зүйн ядаргаанд оржээ гэж өөрийгөө бодоорой. Гэхдээ янз бүрийн сэтгцийн эмгэг хэлбэрлүү шилж айгу архагшаагүй байгаа бол үнийг бид нэр итгэж болно. Айх хэрэггүй. Энэ бол сул доройн шинж ерөөсөд биш. Та зүгээр л маш сайхан сэтгэлтэй гэсэн үг байхгүй юу? Нэрнгэсээ тийм маш сайхан сэтгэлтэй учраас ядарч байгаа. За сайхан сэтгэлтэй хүмүүс минь ээ. Тэгэхээр хэдүүлээ саяны шинж тэмдгүүд гарч байвал айхын оронд, төгшгийн оронд хэд хэдэн зүйлсүүдийг хийж үзье. Сэтгэл судлаачид бидэнд хэд хэдэн аргыг санал болгодог. Нэгдүгээрт өөрийгөө халамжлах. Одоо нөгөө бусдыг бид нар халамжлаалаа шүү дээ. Сонсож өгөөл, ойлгож өгөөл, тэрч өгөөл. Энэ үйлдэлийг өөр дөрөө хийх юм байна. Тэгвэр практик дээр өдөрт яг ийм зүйлөнд үүдгийн жишээ нь өдөрт 10 минут чимээг үсв. Тэр 10 минутыг өөртөө зарцуул. Яг тогтмол гормоор хооллож унтаа. Байгальд өдөрт 15 минут гар алах. Дуртай зүйлээ хий. Дуртай зүйлээ худалдаж. Энийг өөрийгөө халамжлах гэдэг категорид багтааж ойлгоорой. Түүний дараа хэл хязгаар тогтоо. Энэ маань үгүй гэж хэлж сур гэсэн үг шүү дээ. Сайхан сэтгэлтэй хүмүүс бусдыг гомдохгүй гэдэг үгүй гэж хэлж чаддаг. Тэгэхээр одоо хэлж сур. Бусдын сэтгэл хөдлөлийг бити хариуцах гэж оролдоо. Тэр хүн уурална уу? Баярлна уу? Тухайн хүний асуудал гэж бодоод орхиж байгаа хэрэгтэй. Ажлын цагаа тодорхой болгоо гэртээ битгий ажлаа өргөжлүүлж хийгээд. Ажлын стрессийг ажил дээрээ гэртээ сайхан амар. Мөн зарим хүмүүс шударгаанд одоо бол би чамд тусалж чадахгүй гэж. За хэцүүлдэ те. Зөвлөн сэтгэлтэй учраас. Гэхдээ л ингэж байж би өөрөө аврагдана гэж бодох хэрэгтэй. 3 дугаарт дэмжлэгийн сүлжээ байгуулах хэрэгтэй. Намайг тусал дэмждэг. Жишээ нь надтай адилхан ийм туршлагатай хүнтэй нөхөрлөх, бэрхшээлээ ярилцах. За гэр бүл найз нөхдийнхөө ажлын стрессийг сонсохгүй байх. Харин ийм стресс ярьдаггүй найз нөхдтэй болох. Ийм дэмжлэг бас хэрэгтэй. 4-дүгээрт өөрийнхөө утга учирыг дахиад ихнээс нь олох хэрэгтэй. Жижиг амжилтуудыг тэмдэглэх хэрэгтэй. Өөрийнхөө хүч чадлыг зөвшөөр заримдаа өөрийгөө бишрэх хэрэгтэй шүү бүр. 5-дугаарт мэдээж мэрэгжлийн тусламж хэрэгтэй. Мэргэжлийн сэтгэл зүйч танддаг юм уу? Сэтгэл засалч танддаг юм уу? Тэгээд 6 дугаарт нэг зүйлийг санаж. Онгоцны аюулгүй байдлын горим гэж байдаг. Аюулгүй ажиллагааны. Хүчил төрөгч дутагдаж эхэлвэл хамгийн эхлээд өөрөө маска зүгээд дараа нь бусад хүмүүст маск зүж өгөх. Тэгэхээр юу гэсэн үг? Хамгийн эхлээд дистаралын хувьд өөрийгөө тайван байлгах, өөрөө тайван байх, өөрийгөө хамгаалах, өөрийгөө хайрлах, халамжлах. Доктортой болсны дараа бусдад хүчил төрөгч өгөх, бусдыг хангах, бусдыг хайрлах. За иймэрхүү дарааллаар өөртөөгөө ажиллаад үзээрэй. Тэгвэл сэтгэл зүйн мөн ядаргаанаас бид нараас ангидж болно. Архаг хэлбэрт орсон янз бүрийн л хүмүүс байдаг. Ганцаараа болохгүй бол мэргэжлийн хүмүүст бас хандахыг бодоорой. Ер нь штэ. Хамгийн сайхан сэтгэлтэй хүмүүс хамгийн хогордог байж болно. Тэглээгээд бид нар хүн туслахгүй, хүнийг хайрлахгүй байж болохгүй. Энэ хайрладаг сэтгэлээ өөртөө бас зориулж байгаараа гэдэг санаал юм шүү дээ. Бид нар та бүгдээрээ шавхагдшгүйс
нөөцтэй улсууд биш. Бид нэр өөрийгөө цэнгэлж явах хэрэгтэй, гэрэлтүүлж явах хэрэгтэй. Тэр гэрлээрээ бусдыг гэрэлтүүлж явах хэрэгтэй юм шүү. За энийг л та бүхэндээ хэлэх гэсэн. Сайхан авар болж байна. Утгагүй та бүхэнд дуу хоолойгоор бяцлаглан хичээл зааж өтөвдө оруулах гэж бодлоо. Сэтгэл хөдлөөд. За өнөөдрийн маргаашийн ирээдүйн бүх ажил үйлсэд нь амжилт хүсье. Танд хайр илгээе. Танд сайхан сэтгэлийг илгээе. Танд эдгэрлийг илгээе. Амар амгалан илгээе. Сансан бүхчин сэтгэжлэн бүтэж сэтгэл хийгээд битэн эрүүлийн хойголтгой гэдэг ерөөлөөр энэхүү подкастыг чаргааж утга уулзсан эрүүл тавья. Анхаарлаа тосонд баярлалаа. Баяр та.